Монгол улсад өнөөдөр 5978 зорчигч тээврийн том оврын автобус байдаг. Үүний 1093 нь хот хоорондын зорчигч тээвэрт явдаг. Эдийн засгийн судалгаагаар нийтийн тээврийн энэ салбарыг 1.6 тэрбум долларын зах зээлийн багтаамжтай гэж үздэг. Энэ нь нэг үгээр хэлбэл Монгол улс нийтийн тээврийн тэр дундаа зорчигч тээврийн автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Том оврын автобусны хүрэлцээний талаарх судалгаагаар жилд 100 автобусаар парк шинжилэл хийж байх ёстой гэсэн тооцоо гарчээ. Энэ бүх орон зай нийгэмд байгаа хүлээлтийг үндэслэн Номин Хойлтон компанийн хөрөнгө оруулалтаар Экобус автобусны үйлдвэр шинээр нэгдлээ. Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр шинээр нэгдсэн тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ тус үйлдвэрээс гарч байгаа анхны автобусны алтан шар замыг нь өрөөж замын хөдөлгөөнд оролцууллаа. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ Монгол улс цаашид төмрийн нөөцөө ашиглаад өөрсдөө металл хэсгийг нь дотооддоо үйлдвэрлэдэг болъё. Ер нь нэг автобус үйлдвэрлэхэд шаардлагадах бүхий л түүхийдээ Монголдо үйлдвэрлэдэг болъё. Ингэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой. Өнөөдөр автомашин автобус үйлдвэрлэн гаргахад нь зориулж тухайн компанид шаардлагатай тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэхэд нь татврын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх хэрэгтэй. Монгол улс бүтээгчтэй, үйлдвэрлэгчтэй дэмжиж байж хөгжинө гэдгийг онцлсан юм а. Миний ганцхан шаардж байгаа шаардлага бол олон улсын хэмжээнд хүрсэн банкнаас санхүүгээс хүлээн зөвшөөрөгдсөн техник эдийн засгийн үндэслэл нь бүрэн гарсан ашигтай гэдэг нь ойлгомжтой байгаа тийм үйлдвэрлэлийг дэмжихдээ Монголын засгийн газар авч байгаа бондоо тэр зээлээ тэр хөнгөлөлтөө мөнгөө тэр аж ахуй нэгжүүдэд өгөх хэрэгтэй. Үндэснийхээ аж ахуй нэгжүүдийг дэмжих хэрэгтэй. Цаашаа янз бүрийн нэрээр тэр бондыг нэрлэх шаардлагагүй. Тэгээ сая засгийн газараас бүр шийдвэр гарсан шүү дээ. Үйлдвэрийг дэмжих, үйлдвэржилтийн бонд. Чингис Самура гэдэг биш. Үйлдвэржилтийн бонд, үйлдвэрийг дэмжих бонд, үйлдвэрийн бонд гэдэг ийм нэртэй болж байгаа. Зөвхөн тэр мөнгийг энэ үйлдвэрлэлд оруулж байгаа тэр хөрөнгө оруулалт нийлүүлж байгаа тэр бүхэнд энэ баялагийг бүтээж байгаа зөвлөлдөл цаашдаа энэ төрийн нэрээр ард түмний нэрээр лавж байгаа мөнгөшүүд ард түм эргэж төлнө. Энэ мөнгийг дандаа үйлдвэрлэл зарцуулъя гэж. Өнөөдөртөө энэ үйлдвэр нь 30 гаруй ажилтнтайгаар байгуулагдаж байгаа. Төрөөс дэмжлэг үзүүлж төр гаргасан бүтээгдэхүүнийг нь авдаг болоод зах зээлд бүтээгдэхүүн нь танигдаад ирвэл ажлын байрны тоо хэдэн мянгаар нэмэгдэх боломжтой юм а. Өнөөдрийн тухай дээрээс нэг 30 хүн л ажиллаж байгаа. Цаашдаа 30 мянга болох ёстой. Тийм ирээдүй баг. Ер нь бол энэ автобусны үйлдвэр байгуулсан дагвар үйлдвэрүүд гэж бас ааш шүү дээ. Шилний үйлдвэр байна. Оо тий дагвар үйлдвэрүүд лав нэг 20 үйлдвэр бий болно. Тийм байдал харагдаж байгаа. Энэ элдв ернүүд деталь ангиудыг үйлдвэрлээд эхлэх ёстой шүү дээ. Манай туслах үйлдвэр. Энэхүү автобус нь Монгол орны цаг уур болон байгаль орчинд тохирсон вагон хэлбэртэй, үргэлж ган металл хийцтэй кузов хэсгийг нь дотооддоо 100% үйлдвэрлсэн өвлийн үйлдвэрлэлд цантдаггүй вакуум цонхтой, евро 4 буюу байгаль орчин дээлтэй, ногоон хөдөлгүүртэй, урд хаалганы хэсэгт төлбөрийн цахим карт унших боломжтой гэдгээрээ онцлогтой. Том оврын автобус ялруулж байгаа хордуудыг маш их байна. Тийм учраас бид нэр евро 4 стандартаар оруулсан. Энэ худал бүрэн шатал явагдах хордуудаа ялруулдаг автобус байгаа маа. Евро 4 стандарт юм. Тийм учраас эко бизнес өнгөн өртний ногоон гэж бид нар жилд нэг доороо нэг 120 автобус үйлдвэрлэлд төлгөө орж наазахын жишээ нь. Тийм. Ажлын байрны хүчин чадлыг нэмэгдүүлэн өөрийн үйлдвэрийн байраа томруулан тоног хөрөмжөө нэмэгдүүлэн тийм. Монгол улсын ерөнхийлөгч анхны автобусны үйлдвэртэй танилцах явцдаа нэг автобус үйлдвэрлэхэд олон 10 компани бүтээгдэхүүн шаардлагдан гэсэн үг. Нэггээр хэлбэл нэг автобус босоход олон 10 компани босож ирнэ гэдгийг онцолж байлаа. Дашим дуртахад нэг автобус нь 1600 бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг байна. Монгол гэр гэдэг бол нэг 20-30 бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг байх. Автобус гэдэг бол хэдэн зуунгаад бүрэлдэхүүн хэсэг 1300 юу те? 1300 бүрэлдэхүүн хэсэг гэдэг чинь 1300 үйлдвэрлэл гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр ингээд эхний ээлжинд 20 үйлдвэр нийлүүлж эхлэнэ гэдэг бол цаана яг ийм байдлаар барилга барихад маш олон компаниуд босдог гэж нэг яриад байдаг шүү дээ. Цахилгааны нийлүүлдэг, сантехникийн хийдэг, тэгэл тэр шавар бүх юм хийдэг гэл. Тэгэхээр яг энэ үйлдвэрлэлийн нэг ашиг нь эндээ л байна. Бид нар ингээ машин үйлдвэрлэл хийгээд энэ лүү ороод ирэхээр цаана маш олон үйлдвэрүүд, үндэсний үйлдвэрүүд босч ирдэг. Одоо ингээд автобус хийж эхэллээ гэхээр
манай улс орчин сонсоол тэр одоо шилнийхэн жир гөвчийн хийж эхлэе тийм ээ, шилийн хийж эхлэе, гэрлийн хийж эхлэе, суудлын бүрээсийг наадзах нь хийн. Тэгээд суудлын өөрчлөлт хийн шүү дээ. Өнөөдөр тус компани нэг ширхэг G800 автобусыг үйлдвэрлэн гаргахын тулд нийт бүтээгдэхүүнийх нь 20%-ийг дотоодоос 80%-ийг нь гаднаас авч босгодог гинэ. За харин 2 жилийн дараахэд 40-оос 50%-ийг нь дотоодын компаниудаас авдаг болох боломжтой. Хүчин чадлын хувьд жил дунджаар 100-аас 120 автобус үйлдвэрлэн гаргах чадaltaйг нь ийхүү өнөөдөр Монгол улсад анх удаа автобусны үйлдвэр байгуулагдлаа. Одоо харин өөр ямар төрлийн машины үйлдвэр Монголд байгуулагдах боломжтой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тий, одоо эзэнгүй байгаа. Одоо гадны хүмүүс улсуудад алдчихад байгаа. Энэ зах зээл дээр монголчууд өөрсдөө ажиллах юм сонирхол бизнес эрхлэгчдийн дунд нэгдүгээр төрөд өгчлээ. Хоёрдугаар төр засгийн зүгээс асар хүчтэй ийм дэмжлэг намикуудыг бол өгч яана л да, дэмжин шүү гэсэндээ. Тэгэхээр энэ хоёр урсгал хоёр талаас ингээд нийлээд ирэх юм бол ер нь том тесрэлтүүд гарна л да. Тэгээ өнөөдөр OnSGM индастри одоо Германы тим компани нас одоо хөрөнгө оруулалт хийгээд ингээд хамтраад ажиллах саналууд тавигдаа явж байна. За цааш нь оюу толгой 5 толгой шаардлагатай байгаа хүнд даацсан ачааллын машинуудыг Nord Benz компани хамтраад үйлдвэрлэх юм саналууд ирж байна тийм ээ. Тэгэхээр эрдээсээ энэ үйлдвэрлэг ингэж хийж болдсон байна гэснийг анхны үлгэр дуурайл аван готол хүмүүс аяндаа хошуураад ингээд ороод ирнэ. Байгаль орчин дээлтэй экобус нь 30 хүний суудалтай, 80 гаруй хүний багтаамжтай 100 км-т 28 литр шатхуун зарцуулна. Нэг автобусыг үйлдвэрлэн гаргахад 15-аас 25 хоногийн хугацаа шаардлагатайгаад энэ автобусны нийгэмд үзүүлэх эерэг үзүүлэлт нь ихэ. Дотооддоо үйлдвэрлэн гаргаж байгаа энэ автобусыг хэрэглэх гол субъект нь нийслэл. Тэгвэл нийслэл уг үйлдвэрийг дэмжих тал дээр ямар бодлого баримтлах вэ гэдэг нь хэний ч анхаарлыг татна. За ер нь засгийн газраас тэр Монгол Улсын ерөнхийлөгчөөс барьж байгаа нэг бодлого бий. Тэр нь юу вэ гэхээр татвар төлөгчдийн мөнгөөр бий болж байгаа улсын ч нийслэлийн ч орон нутгийн төсвийн хөрөнгөг аль хөрөнгөөр худалдаа авах ажиллагааг аль болохоор дотоодынхон үйлдвэрүүдээс төлхөө авч явах хэрэгтэй юм аа. Өөр төсвийнхөө одоо худалдаа авалтаа дотоодынхон үйлдвэрлэгчдийг дэмжээ гэсэн юм бодлого. Тэр бодлогын өрөөнд хотол дэмжиж ажиллана гэж бодож байна. Экобус компани автобусны үйлдвэрийн барилгын ажил 2013 оны 8 дугаар сард эхэлсэн бөгөөд нийтдээ 5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр босжээ. Дэлхийн зах зээл дээр Евро 4 стандартын автобус $200,000 өртөгтэй байдаг. Тэгвэл энэхүү шинэ автобус нь үүнээс харьцангуй хямдаар худалдаалагдах боломжтой. Ямар ч тач эхний эрчимд Экобус компани автобус үйлдвэрлэн гаргаж эхэллээ. Цаашид бага үрийн автобус болон бага үрийн ачаатай машин үйлдвэрлэх зорилттой байгаа юм байна. Мянган Баяр Гампүрэг мэдээллээ.